Аймгийн Политехникийн коллеж 51 жилийн түүхэндээ 23 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлжээ. 2024-өөс 2025 оны хичээлийн жилийг 1309 суралцагчтайгаар амжилттай дүүргэж 400 гаруй оюутныг төгсгөж байна. За гадаадад ажиллах хүч гарах ажил маань бол бас энэ жил амжилттай явагдаж байна. Одоо харьцангуй энэ ажил маань шинэ биш учраас би нэг амар акцент өгөөд ярихгүй байна тийм ээ. Манай дээр ийм нөгөө хүүхдүүдийн англи хэлний бэлтгэлийг хангадаг ийм бас өөрийн гэсэн бүтцтэй олцсон. Техник ангийн хүүхдүүдэд англи хэлний оронд Японы хэлийг үзэх юм хөлбөрт бас гаргаад байгаа учраас суралцах явцдаа хэлээ үзэж байна. Тэгээд хүүхдүүд маань одоо маргааш 3 хүүхд Япон явах юм шиг байна. Тэгээд энэ өнөөдөр хонхны баяр манаас шахагдаад батгадаад тэгдэж байна. Одоо нэг 10 гаруй хүүхдүүд Японд ажиллаж байна да. Тэгээд тэнд байгаа хүүхдүүд маань гол нь нөгөө дүүнрээ одоо тосч аваад, заагаа, сургаад, гэрээ санах, дасан зохицох юм ингээд нөгөө тэд нар маань хөнгөлж нингүүлж өгöd байгаа болохоор бол биднэрт одоо бас амар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд манай тэнд байгаа сурч байгаа охтууд маань сургуулиас уртчилсан эсэлтийн үйл ажиллагааг одоо яасан тийм PR хийгээ явуулсан. Гэх жишээний хүүхдүүдийн маань оролцоо, хүүхдүүдийн маань сургуулаа гэх сэтгэл, хүүхдүүдийн маань сургуулаа төгссөн гэсэн богоороо ажиллаж байгаа сэтгэл, хандлага. Тэгээд аливаа асуудалд өөр юмсэг чин сэтгэлээсээ хандж байгаа байдал бол ир сайжирсан гэдгийг бол би бас бүр баяртайгаар багталтайгаар хэлмээр байна. Өнөөдөр техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмссэн төгсөгчдөө дипломыг нь гардууллаа. Эх хичээлийн жилд хангайн бүсийн хөгжлийн бодлого чиглэлтэй уялдуулан хөдөө аж ахуй, үйлчилгээний чиглэлийн мэргэжлүүдээр 760 эсэгчийг эсвүүлэх саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна. Миний би 2022 онд тус коллежид насан туршидтын 1 жилийн ангид орж суралцаад оюмл бүтээгдэхүүний аялчин мэргэжлэр төгссөн. Улмаар 2023 онд тус коллежийнхаа 1.5 жилдээ техникчийн ангид орж суралцаад өнөөдөр төгсөж байгаадаа маш баяртай байна. За өнөөдөр ингээд Дөөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн ОПС нарийн бичгийн ангийг ингээд амжилттай төгсөж төгсөлтийн баяраа хийцгээж байна. Тэгээд Дөөрхангай аймагтаа бас ийм Политехникийн коллежтой байгаад нь бас бахархаж явдаг. Энэ сургуулийг би одоо 3 дахь удаага төгсөж байна. Түрүүнд нөгөө компьютер мэдээлэл технологи гэдэг энэ жил болохоор ОПС бичиг хэргийн ангаар ингээд 3 дахь удаага төгсөж байна. Тэгээд ийм сайхан сургуультай болсондоо бас энэ сургуулаараа бахархдаг. Политехник коллежид нийт 5 жил сурсан. Нэгдүгээр курст ороод Дөөрхангай аймгийн аврах шалруулах тэмцээнээр 5 дахь байранд эзэлж байсан. 2 дахь курст ур чадрын уралдаан 2023 тэмцээнд нийтээр байр эзэлж байсан. Ур чадрын 2024 3 дахь байранд эзэлж байсан. Өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн багш нартай маш их баярлалаа. Та нарын ачаар би өнөөдөр шилдэг төгсөгч болсон. Илүү их юм мэдж авсан. Би Дөөрхангай дахь Политехник коллежийн мэдээллийн технологич 5-1 анги амжилттай дүүргэж байгаадаа баяртай байна. Энэ хугацаанд заал сургаж хүмүүжил хайрласан багш нартаа үргэлж дэмжиж ирсэн эцэг их хайртай гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд мөн сургуулийнхаа зүгээс гадаад харилцааны яамныхантайгаа хамтраад Япон улс руу дадлagч ажилтнаар 3 жилийн хугацаанд явахаар болсондоо маш их баяртай байгаа. Тус сургууль олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдаж байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын сургуулиуд дундаас 1-р эренбэлэгдсэн байна. Мөн гадаад харилцаагаа хөгжүүлж Япон, Солонгос, Хятад, Франц улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.